За шууд энэчнээс нь одоо сэлдэл те тэнгуут энэ дэрэнгүүт ингээл байдал тийм байхгүй штэ. Зүгээр иймэрхүү барин. За яагаад энийг дээш ингэж байгаа? Яагаад сэрээгээ сэтгүүлж байгаа гэхээр сүүлийн онцгой гэсэн энэ доовыг сэтгэлээ гарсан байхгүй дээш байгаа. За тэнгуут чинь доош унаад энийг сэтэртлээ тэгж унахгүй. Ямар цэшнийг орж ирээд ESP2-оос дэмжлэг аваад тийшээгаа сэрээгээ лед гарах магадлал өндөр. За батарей нь бол бас манай талд одоохондоо байгаад байгаа байхгүй. За өнөөдөр хайгуу товчхон шүү за. Австрал, Сингапур. За энийг харахаараа сэрээний ESP line бүр гоё харагдаж байгаа зү. 1 2 3 тэгснээ та дахиад очиод 3 удаа шалгаж байгаа. За тэгсэн чинь Австрал, Паунд, Австрал, Сингапур. Ижээ бас энэ батарей ингэ сэтэлсэн байгаа юм. За гэтээ шууд доош руу явчихгүй. Бүр шууд ингэ доош явах айгүй хэцүү харагдаж байгаа юм. Яагаад хийж байгаа гэхээр энэ чинь батарей нүссэн. Үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн ордерыг авлаа доошоо. Тэгээд угаасаа таазуулж байна. Triple top feeder үүсчихсэн. За арайч дахиж очиж бүр ингэж иншигээр шалгахгүй хаа. Ямар ч наагур нэрээд буцаа явна. За сэрэгээрээ бол угаасаа гоё харагдаж байгаа. Сэрээний sliding parallel 2 хүртэл унах магадлал маш өндөр гэсэн үг. За би таадэд хэлээд идэв штэ. Яг дагаж зарлж хийж байгаа бол хувийнхын дансууд дээр миний гаргасан таамагуудыг яг бүгдийг нь дагаж хийгээд стоп зохиод зохихгүй нь яг байндаа хүртлээ барих юм бол ашиг гарнаа. Угаасаа яг тий яваад байгаа. Тэнийг та цаа 1-2-ын дагуул тэгээд хэцүү штэ. За Австрал, за Франк. Энэ нөгөө нэг түүхтэй удаа юу чинь. Уг нь очиод янзын шалгаад идэг. За энэ тэгээд угаасаа ингэж хөдлөхгүй явж байгаа амар асгараад ороод ирэх байхаа. Харж лээ. Нилийн удажлаа шүү дээ. За Euro PLN. SP1 дажгүй эсрэгүүслийн бүс. За тэнгуүтээ SP2 нь бас дажгүй аахгүй энийг доош нь сэтэлчихсэн. Тэгэхээр одоо энэ чинь SP3 хүртэл явна гэж харж байгаа. Тэгээд дээшээ SP2 хүртэл яваад энэ чинээс буцаад нэг хүртлээр шалгах магадлал тун өндөр. Энд чинь тоцтой байгаа шүү дээ. Нээлттэй. Доошоо. Арай чин паттерныг дүүрэхгүй. Тэгээд юугаа сэрийг юу ч гэсэн манай фитийн их зураараа за ер нь зурхгүй л толгоогоо эргүүлэхгүй амар тэгж аа цаг нь болохоор хилцгэн. Алтыг ингэж харж байгаа. За сэрээний sliding parallel line-ыг тодорхой болсон. За тэнгуүтээ 2 инчи 2 удаа 3 удаа ингээд зэрхэн шалгацсан. За тэгэхээр одоо уналт sliding сэрээний sliding parallel 2 хүртлээ унаад 2-оос дээшээгээ дахиад 1 хүртлээ. Энд яг хос оргил үүсгээл шинэ рекорд бараг дахиж тогтоогоол 2100 хүрээд за тэгээд тэндээс цаашаа яах нь хараа магадгүй сэтлээд явчих магадгүй ш. Завьсан тэгээ хараа ямар ч ихний ээлжиндээ бол уналт
харагдаад байгаа. За энэ ч паттернуудын ч гэсэн харахад бас онолт. Сэтэлсэн аад үссэн дахиад аад үссэн нэг доошоо нэг энэ хэмжээний дахиад нэг айгу хүчтэй унж орж ирэх гэдэг байгаа байхгүй. За сэрэгээрээ харсан ч гэсэн доошоогоо өөр тулах шал алга. Тэсэ. За энэнийг манайд харсан ш нөгөө эрхмийн шинжилгээ бүрэн дээр тавьсан байсан. Энэ сэрэний доо талын параллел лайнд яг хүрээд чинь за одоо энэ дээш байгаа энэ юг сэтлээ гараад ирэх юм бол яг энэ уналтын энэ батарейн сэтлээ гараад ирэх юм бол тэгээд энэ сэрээ чинь бүр батлагдаад ямар ч ESP2 хүртэл нэг цавахгүй бас хурдан хугацаанд өсчих байхаа. Тэ харжлаа ямар ч гэсэн явуулж байна. Тэр энэ харж дээшин сэтлээ гараад ирсэн. Дахиад ороход ч нэг буруутахааргүй харагдчихээн да. За энэ ч бас энэ сэрээ байгаа юм. 4 цаг дээр. 4 цагийн за 1 цаг дээр тавьчих бүр. Та юуг нь хардаа ESP1-ийг янзын багц энэ дээр ирээд буцах газар нь энэ ч ирээд тодорхой хэмжээний засвар орж ирэх гээд байгаа. Засвар нь одоо бодвол ингэх гээд байгаа байхгүй. Хамгийн заваа нь яг саяных руу ингэж орж ирээд буцаж орж ирээд тэгээд ийшээ харагдаад байгаа. Энэ дээр ингээд буцаж орж ирээд за тийм бас хол явахгүй жоохон хайр дураарай тий. Яриад дураар яриад юм. Тэгээд ийшээ за дээш ингээ гаргадаг нь ямар очтой гэхээр юу байгаа ш. Нөө том энийг болохоор би бүр юу хүртэл бүр галзуу барь гэж бодоод байгаа. За эхний слайдинг параллел лайн сэрэний слайдинг параллел лайн 2 дээр ирэхээр нь брейк ивнэ. Эхний брейк ивнүүд хийгдэн баг нэмэх нэг болгоод орхидог ч юм уу. Тэгээ цааш нь харъя. За энэ чинээс яалчгүй бүр айгүй цэрхэн очоо шалгаад унаад байх юм бол тэгээд жижиг цагуудаар батарейнууд үүсэж явах юм бол брейк ивнэ яг тэр батарейн доор нь аваачихгүйгээр бүр нэг ашигла нэг 500 орчим мм хамгаалдаг ч юм уу нэг тиймэрхүү тактиктай байна. За тэгээд ямарчсан барьсан орцсон явж л Австрал. За энийг мэдэн штэ. Нөө юун дээр оруулсан. Шинжилгээнд дээр оруулсан. Энэ ч гоё юм болсон. Австрал. За range чарчсан. Одоо энэ шууд доош явахгүйгөө дахиад жоохон явж хагаад яг энэ чинь ирээл ботсон бүр. Одоо энэ өсөлт чинь яг ирээд доош унж орж ирээд одоо тэгээд иймэрхүү батарей би хэлжсэн шнэ ногооноор тодруулсан нөө тайлбар дээр энэ тайлбар нь байгаа да. Энэ шүү дээ. Ногоон сумаар тэмдэглэж өгсөн батарей нь хүлээж байгаа доос тэрх үед нь муу адил сэл дарна гэсэн бодолтой байна. За тэгэхээр одоо ийм батарей нь үүсэн тэгээд хажууд ишээ. Тэгээд яг л одоо одоохондоо range явж байгаа байхгүй. Энийг хүлээж байгаа гэсэн үг энэ дэр. За тэгээд ингээд ороод ирэхийг байггүй. За нэг юу байгаа. Доохо нэрхмээр шинжилгээ дээр оруулж исэн. Юу гэсэн шүү дээ. Австрал GPY. За энийг хэдүүлээ харж исэн шүү дээ. Австрал энийг нэм таац дээр ирсэн. За эн чинь доошоо одоо ингэж харагдаж байгаа. Pullback магадгүй pullback хийгээд.
Яагаад энийг дээш харж байгаа хэрэг угаасаа Сирений ESP-нийг нь маш хүчтэй, маш цэвэрхэн тааз болж исэн. За энийгээ ирж шалгаад дээшээгээ буцаад ер нь гээд тренд үз солигдож байна. Харагдаад байгаа юм. За Euro USD тэр шууд явахгүй доош нэг унж орж ирчээд ер нь тэр маш урт хугацаанд үйлжсэн трендүүд солигдож байгаа магадaltaй. За трал эрхмийн шинжилгээд ингээ оролцсон юмсэн шүү дээ. За тэр чинь энэ нэг хос яраалрах юм л үүсгээд байгаа юм байна л да. За энийг бол сэтэлцэн. Ингээд энэ паттерн хүчингүү болцсон хандлаа. Дахиж одоо ингээх шаардлагагүй гэсэн үг шүү дээ. За Шинзланд йен дээр эрхмийн шинжилгээ дотор оруулж исэн. За энэ ч болохоор хэдий дээшээгаа ингээд сэтгэлийн гараад ирсэн боловч доошоогоо 700 пип харж ийна гэдэг. Тэнгүүд хос оргил үүсч хэрнэ шууд доошоо хос оргил үүсээд унсан бахан доошоо гэж харсан шүү дээ. За паттерн харж Шинзланд Швейцар. Йен. Нөө эрхмийн шинжилгээ дотор яг ингээд оруулсан байсан шүү дээ. Энэ паттернийг дээш нь сэтлээд яг тэгэхэд сэтлээгүй юм. Дараа нь сэтэлсэн. Яг шинжилгээ оруулсны дараа сэтлээд ингээд уннаа гэд. За одоогор бол жоо хоцорсон ч гэсэн сэтэрсэн. За тэгээд уналт бол ороод ирсэн байна. Паттерн шинжилгээгээр шүү дээ. Сирений шинжилгээгээрээ тэгээд доошоо ингэж харагдаж байна гэсэн үг. Энэ median line хүртэл наан нэг тороод ахаар юм байх. За SP2 гэж хайж харах юм бол за баг энэ шүү дээ. Энэ чинь энэ SP2 болох юм байна. За тэнгуүч чинь 700 гэхгүй. 550 пип. Та юутай чинь харж байгаа арилжаануудаа ч ер нь хэр зогцож чинь тэгээд дулгаж хараад өөртөө шийдвэрүүдээ гаргаж яваарай за. За нэг иймэрхүү зүйлсүүд харж зарим нэг арилжаа хийсэн юу өстэй. Энэ дээр бол би өөрхөн одоо яг мөрддөг маш олон дүрмийг зөрчин одоо бол ингээ би хүлээж агаад энэ сэрийг сэтлүүлээд энэ паттерныг сэтлүүлээд ингэж орох байсан болооч тэгээд наан орсон риск энтри хийсэн гэсэн үг. Stop loss би нэг харчаад баг авцсан байна даа гэд тасруугаар барт аваагүй. Тэрийг даад ингээ хугацаатай нь юутаа харуулчихна. За. Яг гасан шалтгаан маань энэ ч тий. Жижигхэн экстрүүлж байгаад ядс нэг ийм шалтгаан гарч ирээд. За энийг ингээ дээш нь сэтлүүлээд ингээ ихээр дээш нь сэтлүүлчихэд орё гэхээр юу байгаад сaq. Stop loss айгүй хэцүү. Яг ингээд риск энтри хийчих юм бол айгүй айтаахан stop loss-тай болчих юм байна. За тэгээд энэ сэрэний тал хүрсэн яг нөө би өөр нь хугарал барихыг одоо яг чиглэлийн хугарал барих гэж юус оролддгүй юм. Тэрний араас юус хөөцөлддгүй. Тэн дээр зүгээр яг нөө паттерн харж агаад за ер нь дээш стрэгчих магадлал өндөр юм чинь стрессийнхэн дараа орно гэхээр stop loss нэг бол бүр мад хүлээгээд яачих юм болов уу гэд дүрмжирчиж орсоо. Энэ дээр бол яалчгүй. Томоо үл эрдүүрэл үзүүлсэн. Гэтэ хоног хүмүүс азар нэг удаа гайгүй явлаа.
яглаач ичтэй тэгээ явах гал байж лээ. За өнөөдрийн вебинар энэ хүрээд өндөрлөж чинь тэгээд юунуудаа манад юунуудаа тулгаж хараарай өөртөө шинжилгээтэй. Би бол нэлээд гайгүй дунд хугацааны чиглэлүүд гаргалаа шүү дээ. Энийг сайн тулгаж харж агаад нөгөө данс масан дээр ашиглахгүй. Окей. Өндөрлөө шүү.